Монгол улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн нийслэлийн засаг даргын тамгын газар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар, Шингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар, улсын 2 дугаар төв эмнэлэг зэрэг 4 байгууллага Азийн загвар байгууллагын гэрчлэгээ гардан авлаа. Энэ нь засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын санаачлаг зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудад төгөлдрөчний тогтолцоог нэвтрүүлж олон улсын түвшинд үнэлэгдсэн анхны тохиолдол боллоо. Азийн загвар байгууллагын статус нь төрийн захиргаа үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж байна. Төрийн бүтээмжийн загвар байгууллагын Азийн загвар байгууллагын төслийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас наачлан Азийн бүтээмжийн байгууллага Монголын бүтээмжийн төвтэй хамтран төрийн байгууллагууд анх удаа бас амжилттай хэрэгжүүлээд өнөөдөр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөхөттэй болон холбогдох байгууллагуудад үр дүнгээ танилцуулах ажлыг зохион байгуулж байна. Төрийн байгууллагын бүтээмжийн тогтолцоо болон гүйцэтгэлийн үнэлгээний шилдэг загваруудыг бий болгож чадлаа. Тэгэхээр Азийн бүтээмжийн байгууллагаас боловсруулсан энэ загвар маань үнэхээр Монгол төрийн байгууллагуудыг хэрэгжүүлэх боломжтой юм а гэдгийг энэ байгууллагуудын төслүүд маань нотолж гаргаж өгсөн байна. Тэгэхээр дараагийн нэг шат бол бид нар нийт төрийн байгууллагуудад энэ загварыг нэвтрүүлэх гэдэг маань маш чухал. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар өнгөрсөн оны 11-р сард Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран Азийн бүтээмжийн байгууллагад санал хүргүүлж төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулах загвар төслийг Монгол улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд иргэдэд анхан шатны үйлчлэгээ үзүүлдэг 4 байгууллагыг сонгон үйл ажиллагааны процесс сайжруулах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлд тулгамдсан асуудлуудаа тодорхойлон Азийн бүтээмжийн байгууллагын загвар аргачлалаар төслүүдийг хэрэгжүүлжээ. Шингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газар ажилтнууд болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сургалт нөлөөллийн аяныг хэрэгжүүлснээр байгууллагын дотоод соёл, үйлчилгээний чанар сайжирсан үзүүлэлттэй болсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газар их өгөгдөл суурилсан мэдээллийн систем нэвтрүүлж, хайтон, чатботоор хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг эхлүүлснээр мэдээллийн хүртээмж, үйлчилгээний чанар 11%-аар өсжээ. Улсын 2 дугаар төв эмнэлэг өвчтний түүх нээх процессыг автоматжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, эргэн өвчтний түүх нээлгэх хугацааг 60 минутаас 25 минут болгож бууруулсан нь хүлээгдэл, дарааллыг мэдэгдэхүйс багасгах үр дүн гаргасан байна. Харин нийслэлийн засаг даргын тамгын газар аж ахуй нэгжийн эргэн тойрны 50 метрийн нийтийн зам талбайг сайн дурын зарчмаар цэвэрлэх, аюулгүй байдлыг хангах загвар төслийг хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудын уялдааг сайжруулах, дүрм журмын хийдэл давхарлыг илрүүлэх зэрэг бодит архиц гаргажээ. Манай байгууллага дээр бол яг төсөл хэрэгцээр хамгийн дөрөв бидэнд бол яг өнөөгийн нөхцөл байдлаа бол дүн шинжилгээ үнэлгээ хийсэн байгаа. Жишээ нь бол одоо манай ажилчдын 30 гаруй 40% нь бол бид бол ажлын байран дээр бол стресс их байдаг. Одоо үнэхээр бас заримдаа бол сэтгэл ханамжтай биш байдаг гэсэн судалгаа гарч байгаа нь өөрөө бол манайд энэ төрийн үйлчлэгээний байгууллагын юу гэдгийг үйлчлэгийг иргэд олон дүгнэлт хүргэх үйл ажиллагаа бол тоглолттой байгаа байна гэдэг ийм дүн шинжилгээнд төрсэн. Цаашд хэрхэн яаж байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах уу, төрийнхаа үйлчлэгийг төгөлдршүүлэх үү гэдэг бол илүү анхаарч богино хугацаанд тодорхой төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд бол бас үр дүн гарсан. Азийн төрийн байгууллагын тогтолцоог сайжруулах бүтээмжийн ийм загварын дагуу олон улсын бүтээмжийн арга аргачлалын дагуу энэ төслийг анх удаа төрийн байгууллагууд хэрэгжүүлснээр бас онцлог болж байна. Тэгээд цаашд бид Монголын бүтээмжийн байгууллагатай хамтарч Азийн бүтээмжийн төрийн үйлчилгээний байгууллагын бүтээмжийн загварын дагуу төрийн бүх байгууллагуудад өөрсдөө хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа бүтээмжийг хэрхэн тодорхойлж яаж сайжруулахыг гэсэн энэ арга аргачлалын дагуу түгээн дэлгэрүүлэх ажлыг бас хийх болно.